Ингээд хурал одоо төлөвлөгөөнийхаа дагуу дагийнхаа дагуу зааднаас одоо дүрмтэй илгээгчнэрээ одоо хэлсэн үгтэй холбогдуулаад өгөө хэлье. Тэгээд микрофон дээр 2 микрофон бэлэн байгаа. За тэгээд өгөө хэлгэж байгаа улсууд микрофон дээр төр хэлсэн протокол бичигдэж байгаа шууд бичлэгээр өгж байгаа. Айл аймгийн төлөөлөгч юу? Нэг. Хэний хэм гэдгээ сайхан хэлээд ингээд өргөжлөе. Нэг. За, Увс аймгийн Өндөр ангаас сумын засаг дарга аймгийн алдарт хойч Цэрэн Зшийн Сондыг гэж хүн байна. За, Монгол Эрдэнэ толгойд морин эрдэнэ дайртай Монгол түмэндээ болон энд цугласан энэ ангатгаар их хурлын төлөөлөгчд дээр нь хурлыг зохион байгуулж байгаа Ариун болд тэгээ амар тайван үнэн бүрэн гээд зохион байгуулж байгаа хорооныхан мөн одоо энэ Монгол улсын хөдөлмөрийн баатар тэгээ гавьяат малчд байна. Монгол улсын тод манлаа уяачд, алдарт уяачд одоо аймаг сумын алдартууд мөн залуу уяачд та бүхэндээ энэ өдрийн төм амгалан гэрж илгээр анхи амгалан байж төрлөөрөө төвшин амгалан та бүхний юу сонсон 9 цагаан хүсэл нь биелж байхын үлзээтэй өрөөлөг өргөн дэвшүүлж мэдчилье. За би Увс нутгаас зорж ирэхдээ бас энд өгөө хэлье. Тэнд бас нойр хөрөхгүй хоол орохгүй бас нэлээгээд тонсон. Тэгэд энийг бол Монголын одоо үнэ төв соёл бид бүхэн одоо олон зуун жил авч ирсэн соёлыг бид бүхэн цааш нь үргэлжлүүлэх ёстой гэж ингэж ойлгож тийм ч үүднээс одоо алс хоолыг зорж ирсэн байгаа. За Монгол одооны одоо ач холбогдол нь юу юм бэ гэж би болохоор одоо Монгол орны тусгаар тогтнол бол Монгол одоо бол онцгой өв нэмэр оруулсан гэж ингэж үздэг. Монгол одоо бол амьдралын чанар гэж би ингэж ойлгодог. Яагаад гэвэл одоо өөрөөр хэлбэл Монгол хүний одоо жишээлбэл толгойг нь ажилуулж байна. Хөдөлмөрлүүлж байна, эрүүл байлгаж байна. Ажлын байр бий болгож байна. Тэгэд ингээд ач холбогдлын тооч бол маш их ач холбогдлоо ийм зүйлээ. Адуугүйгээр Монголын 60 сая гаруй малыг одоо төсөөлөхийн арга байхгүй. Ялангуяа одоо Увс нутагт бол адуутаа тэр моринд хоргоцсон хүмүүс одоо төвлөрлийг хүртлээс хааруулаад тэнд хэдэн адуунтаа хоргодоод байж. Адуугүй бол одоо хэдэн малаа одоо жишээлбэл ядалчаад явж байна. Өнөөдөр одоо жишээлбэл яагаад энэ адуу ийм байдалд хүрчвэ гэж хужаа моцикл нэгдүгээрт нөлөөлж байна. Хоёрдугаарт одоо энэ эрлиз цэвэр тусны адуу бас нөлөөлж байна. Гуравдугаарт одоо кит одоо энэ цолонд гориглогчд энд бол одоо Монгол адуун цөргөөр одоо нөлөөлж байна. Дээр нь хужаа цастай хагас ухаантай тийм ээ. Гадны гар хүл болсон. Тэгээд их гүрний бодлогыг одоо хэрэгжүүлэхийн төлөө ингэж ажиллаж байгаа хүмүүс Монголыг одоо мориноос нь буулгах гэж тэр хүүхдийн эрх босод янз бүрийн юм ярьж ингэж байгаа. Энд бол одоо Монгол хүмүүд бид хүн одоо мориноосоо боохгүй Монгол адууг одоо энэ эмзэг ерөн дээрээс нь зөв голдролд оруулахын төлөө тал бүрээс одоо цугласан ийм сайхан сэтгэлтэй уяач нар байгаа гэж ингэж ойлгож байна. Ийм болохоор бид бүхэн Монгол адууг бол бид нар тэр спорт чиглэл рүүгээ одоо Монголын морин спорт уяачтай холбоо явдсан байгаас бид нар тэдний үйл ажиллагаатай сөргөлдөхгүй. Зөвхөн Монгол адуугаа монголоор нь уралдуулдаг байх. Ийм нүдлөө та бүхнийг шийдвэр гаргах гэж ирсэн гэж ойлгож байгаа. Энэ ач холбогдлыг та бүхнийг гүнзгий ухамсарлаж энэ цаг одоо Монгол адууны энэ эмзэг үедэр цэг тавьж сайн сайхан ирээдүрөө хөтлөнө гэж ингэж ойлгож байгаа. Тийм болохоор бид бүхэн ямар ч байсан сэтгэл оюунаа энд нэгтгэхэд дээр нь одоо Монгол адууныхаа хөгжлийн төлөө зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаа. За дээр нь одоо сая бас ингээд саналууд явж байна. За би бас нэг 2-3 санал хэлье гэж ингэж ойлгож байна. Нэгдүгээрт одоо морины уралдааны километрийг бас 2 км-аар өөрөөр хэлбэл их насыг 26-аас 28 км болгох ийм саналтай байдаг. Хоёрдугаарт нь морины зүтгэлтэнгүүд байна. Энэ зүтгэлтэнгүүд ч одоо муу сайн нэр дуулаад бас өчнөө жил ингээд явцаа одоо ийм хүмүүс байж. Энэ хүмүүс бол одоо бас нэг одоо морины зүтгэлтэн гэдэг юм уу ямар одоо юу байдгийг цол хэрэгэн байдгийг тусад нь одоо салгаж өгөхгүй бол зүтгэж болохгүй болохоор бид нар бас уяач болж янз бүрийн хэлбэрээр одоо тэр цолонд бас ингээд яваад байх юм аа. Тийм болохоор энэ Ахмад уяач нар байна хөдөөгөн. Тэгээ дээр нь морины зүтгэлтэнгүүд байна. Энэ дээр бас ялгаатай хандмаар санагдчих. За тэгээ би бол яг зүгээр морины төлөө олон жил бас ингээд энэ Ахмад буурлуудын хажууд одоо юу аах вэ? Гэхдээ бас олон жил зүтгэсний хувьд би бас нэг 2 өөрийнхөө юм хэлье гэж ингэж ойлгож байгаа. Нэгдүгээрт нь би одоо 1992 оноос хойш сумандаа бол нэг олс татаж тавьдаг ийм болгосон сумандаа. Тэгээд тэр бол одоо гарааны төхөөрөмжийн эхлэлч байхыг бас үгүйсэхгүй. Манай өндөр ангаас хүмүүс бас мэднэ. Монгол улсын төрийн тахилгатай
10 газрын 1. Тэгээд одоо 3 дахилга болсон. 2-ыг би зохион байгуулсан байдгийн. Сүүлийн 2017 оны төрийн дахилгыг баруун бүсийн их урдтай төрийн дахилга Төмөн Адууны баяр ингээд давхар хийсэн. За тэгээд энэ дээр бол би бол бас Монгол Адууныхаа төлөө ингэж зүтгэж яваа Увс нутгаас энийг одоо бас санаа зовж ирж байгаа ийм хүн байгаамаа. Ингээд та бүхэндээ энэ морины босоод цагаан хямар та бүхнийг өн мөнгөд ивэж явах болтугай Монголын хямар заяа дээшээ байх болтугай ингээд та бүхний шийдвэр мэрэгэн байх болтугай та бүхэнд баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. За нөгөө олон төлөөлөгчдийн санал бодлыг энэ хурлынхаа гарсан шийдвэрт тусгахын тулд одоо үг хэлж байгаа улсуудынхаа юг минутын горим дээр тавьчихна үстэй. Тэгэхгүй бол бас улсууд яг. За би Дундгов аймгийн дэлгэр зогтсон юм. Загад хорл гэдэг юм байна. Ер нь төрийн бус байгууллага байгуулагдаад төрийн ордонд ингэж анх дүүрэн цуглаад тэгээд дүрм жирмаа хэлэлцэж байсан тохиолдол ер нь энэс өмнө байсан ч мөөгүй ч юм уу гэж бодож байгаамаа. Тэгэхээр энэ морь уяах бол аргагүй төрийн хэрэг байдгийн байна. Одоо нийгмийн асар их шаардлага гарцсан улсууд энд сэтгэлийнхэн жигүүрээр энэ цуглажээ гэж ингэж ойлгож байна. Тэгээд энэ том арга хэмжээг зохион байгуулсан энэ холбоог үүсгэн санаачилсан та бүхэнд одоо баярлалаа. Танай гэр бүлийнхэнд болон та бүхэнд ад жаргалыг хүсье. Дүрм журмтай бол уншиж танилцсан. Дүрм журм дээр одоо манай төлөөлөгч нар нөлөө үг хэлэх байх. Энүүнийг бол одоо редакц дээр нэгтгэхэд бас нэлээд боловсронгуй болгоно үзье гэж. Би тэр юуны энэ үндэсний баяр наадмын тухай хууль түүнийг дагаж мөрдөх журмууд дээр би тодорхой хоёр саналыг хэлье. За нэгдүгээрт нь тэр манай түрүүнд тавьсан элтгэгчийн ярианд байлаа. Тэр морины одоо маргааныг томсох комист бол одоо тэр нутгийн уяач нарыг оролцуулъя гэж. За би бол энэс татгалзаж байгаа. Яг наадмаар өөрийнхөө жилийн ажил амьдралаа амжилтаа үзэх гээд байж байгаа хүн тэр маргаантай юмд оролцох, нэгнийгээ морийг хасах, тэгээд шүтлэх ийм юмд одоо оролцоход хэцүү байд юм аа. Ер нь морь шүтлэх гэдэг бас нэг асуудал биш шүү. Ирсний дараагаар нь шүтлэх, явхаас нь өмнөх шүтлэх хэдэр гэдэг. Тэгээ би бас боддог байхгүй. Ер нь уралдаад ирдсэн морийг дараагаар шүтэлж хасах шиг муухай юм байхгүй шүү дээ. Үний амжилтыг хасдаг бол өмнө насах хэрэгтэй тэгээд. За энэ малын генетикийн тухай хууль гарсан. Генетикийн тухай хууль гараад аймаг сумдууд албаттай болсон. Мал эмнэлэг үржилийн албаттай болсон. Одоо энэ албад нь тэр мэрэгжлийнхэн байгууллагт нь тэр үйлдвэрлэлэг байдлын гэдэг юм уу, маргаан таслах комисс гэдэг юм уу, энэ юмыг одоо хариуцуулах цаг нь болсон. Тэрнээс одоо нэг сумын морин спорт уяачдын холбоо нэг төрийн бус байгууллага бас энэ төрийн ажлыг хувааж хийх гэдэг байгаа юм шиг нэг хулаацалдах гэдэг байгаа энэ зохимжгүй. Бид нар бас төр бас энэ ард түмнийг цэнгүүлэх үедээ цэнгүүлэх хэрэгтэй шүү дээ. Бид нар бол шаардлагаан тавиад сайхан наадаад үүргэн биелүүлээд ингээд оролцож байя гэсэн ийм санааг бол одоо энэ дүрм жирэмдаа тусгаж өгөөч. Энүүнийг бүр нарийчл тусгаж өгөө. Тэр мэрэгжлийн улсууд нь тэрнээс нэг тухайн наадмаар мэрэгжлийн бус улсууд морь уяад ирсэн нэг хоёр уяач бол одоо тэрүүнийг чиний морь ийм байна гэж одоо хасах нь бол ерөн зохимжгүй. Ийм байна. Тэгээд одоо та бүхнийг энэ өнөөдрийнхээ хуралд идэвхтэй оролцож санал бодлоо сайн хэлж бидний энэ өнөөдрийн хуралдааны анхны их хурлын маань шийдвэр одоо олон нийтэд тэгээд төр засгийн сонорт хүрж олон сайхан бидэрт ашигтай тийм дүрм журмууд гарах байхаа гэж санаж байна. За зөвөрөнд нь баярлалаа. За баярлалаа. За доор хоёр микрофон баг одоо сая загд хорлоод гэж ээжээд хэлээ. Одоо энэ талынхаа юунаас. За минут хараа ярья. За минутанда байруулаад. Уугуул нутаг говьалтай. Одоо Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүргийн 21-р хороонд амьдарч байгаа. Нэгдүгээр бие нэг магтчихъя. Энийг сонсогч юм. Би 3 настай ном үзээд 7 настай гансаг үтүүрээ 9 настай Лүм банк үрдээд 2 дээд сургууль 1 техникум төгсөөд 18 жил борхоорын ажил хийгээд 20 жил сэргийлэх ажил хийгээд тэтгэвртээ гараад 29 жил амьдарч байгаа 11 хүүхэдтэй төрсөн хүүхэд бүгд амьд сөрөө яваа. Ууган хүүхэд нь 50 хүрэх гэж байна. Отхон хүүхэд нь 30 гарах гэж байна. Би энэ 100-ны мандаа даваа хуугааг 2 удаа гадаад явахт нь тааралдаад ном өмшөө сайн яваад ирээрэй гэжээс өнөөдөр уулзсан чинь тэг сайн чи тэгжээсэн гэж. Би энэ дандаа
хүний сайн сайхны төлөө бодож явсан, хүний толгой эргүүлээгүй, балин тахил хийж барь зүргэл аваагүй, эрдэм номоо дандаа зөв явсан. Тийм учраас би энэ сайхан олон түмэнтэй уулзж байгаа үед бие нэгдүгürt ингээ магтчих. Энэ гомбожгоо энэ Монгол адуу нийгэмлэг гэж байгуулж яхад намайг бас нэг араатгаар ярьсан юм аа. Сайн мор үйдэг сан гэдэг. Би сүүлд эдний нэртэй нэг улсад харагдсан морины уралдаан Төв аймагт болоод 86 онд тэгэхэд 96 мөр цуглаа би 3 мөртөө очиод Төрөв айр 3-ыг би авсан чинь Лүнгийн Эренцэн дорж гэдэг хүний хүү ирээд намайг багал зурдаж ингэж барьж яваа. Чи Баруун аймгийн нар шингэх зүгийн санаа муудангийн удам манай дошин дээр 3 мөр харагдуулаад багт яадаг. Хай биний дөө ингэж болдгоо юм. Сая 500 хатгай дөрвөлжин нутагт барилдах уралдах чинь Монголын зан заншил гадаадд явуулаад наад чинь батлагдаад дээ шүү. Би тэгээ инээжсэн. Тэгсэн чинь намайг тэр сэргээлхийн нэг Ахмад байж хой чи охин тэнхээтэй чадлага натаа зогоод нугаач. Би яаж Микрофондоо жоохон ойртож яриа. Тэгжсэн. Тэгээд одоо би санал хэлчихье. Би энэ одоогоос 2-3 жилийн өмнө тэр энэ уралдааны одоо өдөрдөг тэр Улаанбаатар хотын цэргийн хилцээний дарга Болдоотор тэр хүн дээр орсон юм а би. Гэхдээ Ирлийн зумаар Монгол мар хоёрыг хольж уралдуулаад байх юм. Би тэнд очиж суужээ. Та нарын засаг дөрөөс их хэмжээний мөнгө төгрөг өгдөг тэрнийг хувааж хэрэгэлдэм байлээ. Би тэнд зүгээр сандал тавьчихаа суужээ. Тэгээ би хинээс ч яахгүй. Ямар ч алдартан, ямар ч авь ястан, ямар ч хүн байсан би тэр морийг удам угшлаар нь хараад ялгаад өгье. Ганц метр 40 сантаар ялгадаг чинь буруу шүү дээ. Одоо устай газрын адуу бол өндөр байдэн шүү дээ. Их эвгүй. Би тэр бүх юмар нь мэднэ. Би бага наснаас хойш адуу ажиллаж явсны хувьд тэгсэн чинь заа заахаа гэж хэлээд намайг очиулаач. Тэрний дараагийн жил Одлоо уржин нэг мал эмнэлгийн тим эрдэмтэн доктор инженер гэж арай хэлээгүй тийм улсууд шалгана гэдэг. Харин тэд нар мал аж ахуйд овоо ойртсон юм байлээ. Бас овоо гадарлаад байсан. Одоо энэ жилийн одоо ярьж байгаа та нар метр 40 сантаар тогтоодог чинь бол буруу шүү. Энэ Аранхай аймгийн нутгийн адуу бол ус их уудаг учраас өндөр байдаг шүү. Уржин миний нэг шүтлэн өрөө улсын наадамд би худлаа ярихгүй. Би хурдан морь төрүүлж ирсэн өөрөө. Тэгээд тэр үрээ их сайхан хурдан байсан. Би нэг 10-20 дотор гордож ирсэн айргинч төвг. Тэгсэн чи метр 40 сант болцсон шүү. Тэгээ тэрний эцэг нь болохтой Сүхбаатар аймгийн Халзан сумаас би нэг даа гавсан. Тэргээр азаг тавьсан. Их нь болохтой Говьалтай аймгийн миний аймгийн наадамд олон жил айргд төрүүлж ирсэн адууны удам энийг гүү байсан. Тэрний үрийн нүрэг юмдаг. Тэгээ тэр хоёрын дундаас гарсан одоо би азаг тавьдсан байж байгаа. Энэ жил улсын наадамд тоосын өргөнөө тэр азаргана. Тэгэхээр энэ санал хэлэхэд одоо энэ байгууллага ингээ байгуулж яхад энэ мөнгө зардал энэ төсөв төлөвлөгөө юм байна уу? Энийг хаанаас хангах вэ? Энийг хангахын тулд энэ цугласан улсууд ханд өргөё. Их хөрөнгөтэй баян саяыг өгье. Наадам ити юм 10,000 цаас өгье. Тэгээ энэ ийм юм хийхгүй бол энэ хол газраас одоо энэ их сайхан олон залуучууд энэ тэнд аймаг болгонд хурдан морь. Ганцхан Кентид орон Сүхбаатарт байдсан биш. Харин тентхийн адууны хурд хоёр юмдаа байдیں۔ Баталгаатай гэдэг шүү. Нэгдүгээр ээжийнхээ сүг даагуултаа хөхөдсөн бүх бие эндээ чадаа суудсан. Нэг хоёрдугаар арьсан ямаан айр шиг нэнгэн байдیں۔ Тийм учраас ямар ч боолт байхгүй. Баян үлгэд очиод уралдсан ч гэл төрүүлэн хаач өдсөн. Энэ Баруун аймагуудын адуу бол энэ цаг агаартай зогцоод үхрийн шир шиг зузаан арьстай байдیں۔ Би Говьалтай аймагаас нэг үрээ авчираад 3 жил болгож ягаад улсын наадамд уралдуулсан чи 9-оор орж исэн шүү. Арьсаа нэнгүрэхтэй. Тэгээ хурдан морь бол хаал бол хаава. Харин бид нь одоо санаа гаргаад сайн хурдан адууныхаа удамаас байдсангүй энэ танаа байгууллагт өгүүл яадыг. Хоёроо ч өгсөн болж байна. Тэгээ сая асуусан. Тэрнийг үржүүлээд энэ Монгол адуу оныхны одоо нэрэмжит тийм адуу ингээ гараад ирж шүү. Тэгээ тэн дээр хулгай дээрэм хийдгүү, худлаа нэрээ хилдгүү, мөнгө төгрөг шунадгүү тийм сайхан улсууд байгаад. Тэр үед Сүхбаатар аймаг тэр адууг авч хариулгуулад. Тэгээ тэрнээс манай энэ одоо энэ байгууллагын хурдан адуунууд гараад ирж шүү. 20-30 жилийн дараа гоё юм болно доо. Энэ санал. За тэгээ одоо улсын наадманд энэ морь уралдуулж байгаа та нарыг хүчтэй оролцох болтгоо. Энэ өдөрлөг. За болио одоо яриа. 10 дугаар ингээ хөгжиж зааж байгаа шүү. Сая мэдээж бүхэл төрлийн бас байгууллагууд одоо дөрмөндөө зааснаар хандвар явдаг. Хандв бол одоо санхүүжилтийн нэг их өсвөр. Тэгээд одоо бас манай төлөөлөгч маань үг хэлээ, сандаа хэлээд за монголчууд сайлаа бэлтгэр саван бэлгэдэг сайхан охин адуугаар одоо манай холбооны хандв эхэллээ. Тэгээд хурдан төгс. Баярлалаа танд. Урдан морины босоо цагаан амар
бүх ард түмнийг за баярлалаа. За За гэлээ. энэ цугласан эрхэм уяаш та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За би Баян хонгорын Баян цагаан сумын уугуул одоо үлзий тороолд байгаа нийслэлийн алдарт уяач Май Жаргал гэдэг хүн байна. За тэгээд энэ түрүүний ярьсантай холбогдуулаад нэг хідэн санал хэлэх гээд байгаа маа. Энэ үйлдвэр тогтоох комисс гэдээ ярьчлаа. За энийг байгуулад бүр тогтмол комисс байгуулж болно. Гэхдээ энд бол адууны мэдлэгтэй хүнийг оруулах ёстой. Дарга нарыг юусоо болохгүй. Дарга нар булхаа үүсгэнэ. Энэ үйлдвэр тогтоох комисс байгуулсан улсууд морныхоо үйлдвэрийг тогтооно. Бид нар бол Ирлис Монголоо өөрсдөө ер нь багцаална. Тийм улсуудыг шудраг улсуудаар байгуулад энэ комиссийн хүмүүс тэр албан ёсны комисс болчихж байгаа юм чинь наадам болох гэж байгаа газрын замын уралдааны замыг үзээд тэр мордын тоо хэдэн морд цугласан байна гэдгээ үзээд энэ зам дээр 100 морь уралдаж болох нэ. 40 км яваад зуул задрахад нарийнсч болох нэ гэдгийг даа ялангуяа хаврын уралдаан дээр тэрнийг хариуцах ёстой. Зуны уралдааны замыг хариуцах ёстой. Энэ замын алдагдлаас нарийнхан зам дээр морь тавьснаас тэрнийгээ тооцоолоогүй учраас хүүхэд унаад бид нар маш их хил аманд орж байгаа. За тэгээд энэ сумдад салбар холбоо байгуулад тэр холбоо нь одоо сайн хариуцлагатай ажиллаад одоо уяачтайгаа нэг бүрчлэн харьцаад энэ морины ажил хийж яваа улсуудыг уралдан сунхаасаа гадна одоо ганцаараа морины хангар хийгээд явдаг, моциклентэй дагаад явдаг, машинтай дагаад явдаг. Янз бүрийн байдлаас мориноос хүүхэд унгаагаад байна. Дудлаг, дадлаг тусч байгаа залуу уяачд бас байгаад байна. Энэ чинь дээшээгээ яригадаад биднийг одоо мориноос хүүхэд унгаагаад алждаг улсууд гэх мэтээр одоо энэ хүний эрхийн холбооны бидний эсрэг байр суурьтай байгаа улсууд гачин яриа үүсгээд байна. Тийм учраас хүн нэгүрчлэн морины ажлаа хийхдээ хянуур болгоомжтой байгаа. Сумын морин холбоо тэрэн дээр хяналт тавьж ажиллаад манай 40 уяач морио хийж байгаа. Дорн зөвлөгөө өгөөд ийм зам талбайд мориндоо ажил хийгээч, хил аманд бити орооч гэж яриад. За тэгээ энэ хаврын уралдааныг одоо энэ жилийн оролт байдлаас нь одоо энэ зудтай өвөл бол айжуухан болгож болно. Энэ жил шиг сайхан өвөл бол одоо эртхэн болгоод энийг одоо тэр засгийн газар мазартайгаа зөвсөлж тийм үү яадгийг. Энэ тал дээр дөрвтэй ажиллах хэрэгтэй. Ийм сайхан байгальтай байхад одоо хорчоод одоо энэ жил ингээд энэ чи бас тодорхой хэмжээний хүний эрхийг хязгаарлаж байгаа асуудал. Морь уралдах эрхийг хязгаарлаж байгаа асуудал. Энэ дээр бид нэр тэр хүний эрхийн улсууд ярьдаг шиг одоо сөрж ярьж дугуйцгаах хэрэгтэй. Энэ уяаш нар. Тэднэртэй адилхан ярих хэрэгтэй. Бид эрхээ хязгаарлуулад морь уралдаж болохгүй гэдэг. Ингээ байгаад аж болохгүй. Энийг одоо тэр жилийн оролт улирлын байдалтай холбогдуулаад ийм сайхан жил бол эртхэн энийг нээлт таасна. Энэ холбоо одоо тэр зөвс засгийн газартай сайн ярилцаж тохирж явах хэрэгтэй байх хэрэгтэй байгаамаа. Тэгээ чин одоо энэ морины хүүхдийг одоо хаврын уралдаанд 12 наснаас дээш унуулна гэдээ одоо хин очоо тэгээ тийм юм ярьцیں۔ Одоо нэг тийм яриа явагдаад ингээ болдгоо. Энд чи одоо монголчууд бид нэр хизээ байхдаа 12 настай одоо энэ за яг зуны уралдаанд 12 настай хүүхэд тавьчих юм бол өнөө даагч одоо яаж явах юм бэ? Жинхэнэ монгол даагч. Энийг доошлуулад бид чи өөрсдөө 5 настай л унс улсууд энд сууж шít одоо энэ Ахмад уяачд. За одоо 5 маваа байг 8 наснаас нь унуулах. Ийм тал дээр бас улсуудтай ярьж тохирох наад мөрийн хөтөлбөртөө оруулах хэрэгтэй юм байна. Тий одоо хэд байдгийг хоорондоо яриа 7 байдгийг юм уу хайшаа байдгийг. Энийг доош нь татахгүй бол одоо энэ хаврын уралдаанд морь уралдах гээ яваад очихоор зэрэг 12 настай хүүхдийн бичиг баримт тайгаад ингээд ийм зовлонтой болчиход байгаа маа. Энийг бас одоо амьдрал дээр үздэг учраас энийг зохицуулах хэрэгтэй байна. За баярлалаа. Цаг болж шүү. За тэгээд бус санаагаа бичгээр редакцид өгчүүл болно шүү. За одоо тэгээ ерөнхийдөө боллоо дараагийн улстай боломж олгоё.